таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг. Самэт цонор хамт сонсогчдоо та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Их Монгол радио ажлын өдрийн даваа лавг баасан гариг бүрийн их үеийн 14 цагаас сонсогч та бүхэндээ цай хуцуур утга уран зохиолын цаг нэвтрүүлгээ өргөн барьдаг байгаа. Бид энэ хүн нэвтрүүлгээрээ хишиг нэмийн Булам сүрэнгийн учрах тавилан 2 дугаар дэвтрийг цувралаар аль биесний эрхтэйгээр хүргэж байна. Ингээд зохиолынхаа үргэлжлэлийг та бүхэн шууд эфирээс хүлээн сонсноо. Зохиолч хишиг нэмийн Булам сүрэн. Зохиол учрах тавилан 2 дугаар дэвтэр. 35 дугаар хэсэг. Чингүн ийхүү нилээн том, нилээн хүнд давааны ард гарч сэтгэл тэнилэгсэн өдрүүдэд талархаж суух хооронд бэлгүүтэй бяцхан ихрүүдээ хайсаар зөвхрөнгөө барж байлаа. Алга болоод арваад хонож байхад ямар ч зураг гаргаж чадсангүй. Гайхаж эргэлдсэн бэлгүүтэй янз бүрээр л бодож байлаа. Ийм үед хамгийн түрүүнд муу мухай бодлууд л төрдөг гэж. Тэрэл жамаар гүй нэлтэ бусын хүмүүстэй уулзаж сонирхолтой нэвтрүүлэг хийнгээ гүгэд идэг гэсэн. Гэрээ барьцаалчихсан юм шиг байна. Эсвэл хүүхдүүдтэйгээ баймаар санагдаад гатгшаа явцсан юм болов. Их хүн юм чинь нялх хүрсээ сандгал байж таараа. Гэгилээгээд ярьж хэлэхгүй олон хоногор явж болно гэж үү? Ер нь хүүхдүүд авир аав. Ээжээс нь хол байлгана гэсэн маань борооцсон болов. Гэхдээ тэгээд надад өгөхгүй тулд хаа нэг тийшээ явчихсан байж мэдгэл юм. Ээж одоо хүүхдүүд чинь алга болчихлоо. Одоо хаанаас хайх уу, яах уу гэж сандчаад байсан. Одоо нэг л 50 хүн байдаг болчих. Их наваад явсан юм чинь гайгүй үзгэж тоохоо болж байгаа юм болов уу? Удахгүй шүүх хурал болно. Хамгийн юмаа зарж өрүүлчихсэн хүн тоохгүй байна гэж байхгүй. Нэг л учир байна. Гэх зэргээр элдвийг бодон учраа олохгүй харгаа барьж байлаа. Алиуна эртлэн босоод хувцаслан гарах гэтэл бөөдөн дээр зурагтны мэдээ үзэж хэвлэж байсан бэлгүүтээ босож ээжийнхээ араас дагаж. Ээж, ийм эрт хайчих нь. Гарч хүүхдүүдээ хайх нэ. Гэхдээ ер нь анханасаа яах гэж сарнсан. Нялх хүрсээ зовооход өрөнд баригдсан амтэн шиг нэг бол наас цааш холхоод эсвэл толгоогоо салаавчлаад хөвтөд байх юм. Тэр гарч ихнэр хүүхдээ ирж хайгаач хэмээн юулсан гэмээр уцаарлангуу хэлэхтэн. Гэ ээж би учраа олохгүй байх шүү дээ. Яваагүй газар алга. Ээжд нь хэлэхээр тоохгүй. Тэр хүн л хаана байгааг нь мэдэж байгаа. Хүүхдүүдээс нь салгачих нь гээд надад хэлэхгүй л дээ. Найз нөхдөд ч мэдэхгүй байна. Одоо тэгээд хааны газраас хүрээд ирэх юм бол чи ер нь яах юм бэ? Дахиад л хүүхдүүдээс нь салгаж авах уу? Тэгээд ээж нь хэд хоноод л авч алга болоод л ийм амьдрал гэж ер нь байх уу? Хууль хяналт гэж байна шүү дээ ээж минь. Хүүхдийн эрхийг дээдэлдэг энэ газар та бид хоёр цагдаа шүүх гэж явахгүй байгаа учраас л одоохондоо чимээгүй байгаа юм. Холбогдох хүмүүс нь мэдвэл хүүхдийн эрх зөрчигдсөн гэд зөвхөн чинийч биш. Та бид хоёр ч шоронд орч мэднэ. За тэр хууль дүрм яах вэ? Ихнэр хүүхдүүдэд хурдан олоод хажуудаа байлгаж үз. Гэхдээ харин хүрээд ирдэг юм бол дандаа хамт байна. Өнгөрсөн хоногудад би их зүйлийг бодлоо. Чиний нэг удаа алдаа л үз.
Би ер нь уучлах нь зөв гэж бодчих. Хүүхдүүдтэй үнэхээр хайртай л бол ээжтэй хамт тэднийг аз жаргалтай элэг бүтэн амьдрал донд өсгөх ёстой гэхэд бэлгүүтэйгийн ууц сэтгэл өнгөрсөн хоногудад хүүхдүүдээ санахта гомдлоо тайлж амьдсныг хараад энэ бүхэн ээжд нь таалагдсан бололтой царайн гэрэлтэж бидний орон байрыг зараад үрчихсэн. Одоо тэгэд яах гэж байна хэмээн дуу ханамсхан асуув. Нэгэнд зараад мөнгө болгочихсон юм чинь яах вэ те ээж. Аав та хоёр үзэж харж байгаад илүү гоёг хөдөлтал авчихгүй юу та. Гэхдээ яг одоо Жине бид хоёр хамт байх гэж байгаа юм шиг. Энэ талаар яриад явах. Учир нь болтох үстэй. Би хичнээн буцаад эвлэрий гэсэн чинь Жине зөвшөөрөх ч юм уу ч юм. Хаан багаан мэддэхгүй хүний талаар юу ч ярих юм. Ихрүүдийг л их санаж байна. Жине яг л ийм байдалд ороод надаас тэднийг аваад цухтаасан баг. Одоо эргэж ирэх болов ингэж гэмссэн хүлээж чадсан өнгөөр хэлэхэд нь өөр хүүхдүүдээсээ хол байх ийм л хэцүү байдаг юм да өргөн. За учир нь болтох үсттэй. Ээж нь дур гарч гад ирээ. Хүнтэй уулзах ажил байна. Ингээд гадуур хувцас амслаа. Гүй та өрх юм бэ? Хамт харах уу? Үгүй зүгээр. Ээж нь өөрөө очиод уулзчих. Миний хүү гэртээ байж байна. Маргааш ажилдаа өнөөдөр ч амрахгүй юу? Эхнэр хүүхдүүд маань нүдэнд харагдаад амархан битгий хэл байж чадахгүй байна. Тэд хаана вэ? Хаашаа явсан юм бол? Ирэхээс гариг хоёрыг зүүдлээд унтчих чадахгүй байна. Гэхдээ нь Алюуны хүүгээ өрөвдөн хараад очир нь болтох үстэй миний хөө. Ээж нь болохгүй ирнэ. Ингэсээр гарч явлаа. Алюунагийн хүү бэр хоёрынхон холбогч болж явах хооронд Сарнагинд бас нэгэн санаанд оромгүй томоохон асуудал үүсэж байлаа. Ах нь хагалгаагаа амжилттай давж биеийн сайжирсанд ануучгийн сэтгэл тайвширч ирэх зунаас охиноо ой хүрэхээр нь ажилдаа буцаж орох сансар судлалын төв хүүхэд залуучуудад зориулсан цогцлбор газар барьж байгуулах төслийн ажилдаа ханцуу шумлан орохоор төлөвлөж суулаа. Эмнэлгээр орж хүүгээ эргчгээд дэлгүүрээс ойр зургийн зүйл цуглуулад ирийгээд гарсан ээж нь төдөлгүй сонин дэвэрсээр царайн бараачихсан хүн орж ирлээ. Та зүгээр үйж. Царай чинь базаахгүй харагдаж байгаа чинь. Ямар хурдан яваад ирвэ? Ингэж асуухт нь зөрөгт чам руу уцаар ирээгүй юу? Гадуур бөө шууган болоод байна. Байнгал гар утаснасаа зүгдэж интернет ухаж суудаг хүн. Өнөөдрийн сони ачаа олж уншаагүй юм уу? Үгүй. Яасан ч юу болов вэ? Чам руу хүмүүс зурвас бичиж залхамаар юм. Гүй надад ойлгох юм алга. Чи өөрөө үүнийг унш. Ингээд түүнд сонин оглоо. Ээжийнхэн юу яриад байгааг ойлгоогүй ануучин сонин авч тухтайхан үзэхэр зочны өрөөнд орлоо. Эхний нүүрэнд нь нөхөр төгөө авгуулсан хормын зураг. Бас зөрөгтийн ажил дээрээсээ холбогдох халбаны хүмүүст хөтлөглөн гарчгүй зураг. Бурхан юу болоод байна? Ануучин ихэндээ юу болоод байгааг ойлгохгүй гайхаж уцарлаа. Яаж сандран гарч гэлвала. Сансрын нисгэгч эмэгтэй нөхөр батлан хамгаалах яамны хилцийн дарга хурандаа зоригт олон улсын сүлжээгээр дамжуулан зэвсгийн намаа хийсэн хэмээн шижиглэгдэж байна. Өнөөдөр түүнийг холбогдох халбаны хүмүүс ажил дээрээс нь баривчлан төв саадуулах байр руу авч явлаа. Гүн чинь юун зэвсгийн намаа? Үгүй хэлхүүтэй. Саадуулах байрч шиг ингэж гайхаж ядсан ануучин шууд л зөрөгтийн гар утас руу залгалаа. Харамсалтай нь холбогдох боломжгүй байв. Интернетэд орвол энэ тэндгүй мэдээ гарч ирж өчтөчнөө хүмүүсийн сэтгэгдэл. Нэлээдгүй хоног эмнэлэг гэр нийлэх хүүхэд гээд ядарсан ануучин
Өглөө хажуухан босож утсаа нээж амжаагүй байснаа сая л мэдлээ. Утсаа асаавал өчтөчнөө дуудлага мессеж ирсэн байв. Зоригтчлүүн рүү нилээд олон залгажээ. Хань минь. Өнөөдөр ажил дээр гинэ тагнуулынхан болон цагдаа нар ирж шалгалт хийлээ. Намайг ямар нэгэн зохиомл хэрэгт унах гээд огшиг байна. Энэ бүхэн хүнд ашигтай. Юуны тулд юм бүү мэд. Одоогоор юу болоод байгааг сайн ойлгохгүй л байна. Би хизээч хууль бус үйл ажиллагаанд оролцох. Өөрөө зохион байгуулж байгаагүй чинь сайн мэдэх үзээ. Намайг хөдөөнөөс шууд ирээд яаманд томоохон албан тушаал томилогдсонд шарлагсан этгээдийн хийж байгаа ажил байж мэднэ. Эсвэл чи бид хоёрын нэр хүндэд халтсан. Ийм л уйггүй хэрэг байх гэж би бодчих. Одоогоор яг тийм ийм гихч хэрэг хэлж мэдэх арга алах. Чамтайгаа энэ талаар ярих гэсэн боловч утас чинь холбогдохгүй байна. Гэрийн утас ч бас хөндөй тавигдсан бололтой болохгүй байна. Өрөөний үүдэнд бөөн хүмүүс бодвол намайг л авч явах гээд байгаа бололтой. Янз бүрийн бичиг баримт шаардаад байна. Учир зүйн олдох үстэй. Өмгөөлөгчгүй би юу ч ярихгүй. Санаа битгий зовоорой гэсэн байлаа. Анууч нөхрийнхөө мессежийг уншаад бүрч гайхаж хоцорлоо. Яамнаас юу болоод байгаа талаар лавлаж асуувал тусгай зөвшөөрөл үхийн албаны хүмүүс ирээд хилцээний даргаыг аваад явсан гэхээс өөр юм хэлсэнгүй. Facebook, Twitter, сайтууд гээд хаа сайгүй түүний тухай бичиж өчнөн олон хүмүүсийн сэтгэгдэл хөөрнө. Үнэн баха. Олонд нэртэй хүндтэй ийм л хүмүүс янз бүрийн юм хийдэг шүү дээ. Тэгээд бас нэр хүндтэй хүнтэй суучихсан. Энийг л учиртай. Зориг цайдын зөвлөгтэй албан тушаал горилд суусан нь тодорхойлтоо. Буудлын тамирчин гэл байсан биз дээ. Бууны намич юм шүү. Сансрын эсгэгч эмэгтэй буруу сонголт. Гэхдээ нануучин үүнийг нь мэдж байгаа болов? Ингээд л бичихгүй зүйл гэж алгаа. Хүмүүс үнэн мөнийг нь олоогүй байж олон нийтийн сүлжээгээр ямар ч их туйлширлаг болчихсон. Бусдын нэр хүндэнд ирээ зэргүй халддгийн тодж жишээ ануучин боллоо. Хэрвээ тэр олонний танил нэр хүндтэй хүн биш байсан бол түүний нөхөр энэ асуудал тэр хаваараа тэгсгэд чимээгүй шийдэгдэх байсан биз. Монголчууд нэгнээ тэнгэр тултал магтахтаа ч амархан. Дэвсэлж газарт булахтаач гаргууд ус болчээ гэж ануучин игдүүцсэн бодох зур ээжигээ юу гэж хэлэх бол гэсэн байртай зочны өрөө рүүгээ явж орвол сарнаач бас түүнтэй адил гайхшин бүгшиж байгаа уучраа олохгүй байгаа бололтоо телевизээр гарах мэдээг анхааралтай чамнаад суулаа. Ануучин энэ хүмүүс чинь учрыг нь олоогүй байж би ямар сүртэй юм бичдэг юм бэ? Нөхөр маань юутай орооцолдчих вэ? Хогон тийм хүн биш ээ. Үгүй ядаж байхад утсан болохгүй. Гарч хүмүүстэй уулзаж асууж сураглаад ирдэг юм билүү? Ингэж бухимдан хэлэхтэн. Одоохондоо харснаж байсан дээрээ удахгүй учир нь олдох үз. Ар гэрт нь хэлэлгүй хорж цагдах хэрэг байхгүй шүү лээ. Асууж байцааж байгаад явуулах байлгүй. Өөртөө нь холбогдож учир байдлыг нь сайн мэдээгүй байж янз бүрийн алхам хийж болохгүй. Чиний нэр төр байна. Чамаа гэрээс гарлаа л бол хаалга сагсан сэтгүүлчд зөндөө байгаа. Миний охин тайван хүлээцтэй байсан дээрээ. Өчигдөр нь зоригт урд өмнө энэ талаар янз бүрийн юм ярьж байсан уу? Гүй ээч минь хөдөө орон нутагт ангийн захирагч байснаа шууд яамд ирээд хилцээний дарга болчихсон гэж атаархаж хил хам хийдэг ганц хоёр хүн бол би. Магадгүй тэдний хийж байгаа ажил байж болох юм. Гэхдээ түүнээс ямар юмны зэвсгийн 8 энтер байх вүлээ дээ. Миний хан тийм зүйл хийж явах юм биш ээ. Ээж та мэдэн шүү лээ. Ингэснээр бодол хийлэн хэсэг суугаад нэгийг санав бололтой. Нилээн дээр бараг 3 сарын өмнө байхаа нэг нөхөр зоригтод дүүгээ гэлүү хамаатныхаа залууг инхийг сахиулах ажиллагаанд багш сургагчаар явуулаад өг гэсэн гинлээ. Тэр хүүхэд нь ямар ч сургууль соёл төгсөөгүй зүгээр л нэг цэргийн албан хаагч. Тэгээд 4 журмын дагуу хурлаар орж шийдэгддэг. Миний мэдэх асуудал биш ээ гээд гаргасан гэдэг.
Бүр ширээн дээр нь бодолтой мөнгө тавиад авчих гээд байхад нь уурлаа загнаад гаргасан гэж байсан. Тэр хүн нь улсын их хурлын гишүүн байсан. Дээгүүр албан тушаалын хүн байсан гэсэн. Би тухайн үед сайн анзаараагүй тэгсгээд л өнгөрсөн. Ямар ч байсан өрөөнөөс нь гарахтаа чи хэдийдээ юм их зонтой том дарга болчих вэ? Чамаас цаадахтаа яриа шийдчихэн заяо. Нэр нөлөөтэй. Сайн эхнэрийн буянд чи юу сагж ими ард нуугдсан ир хизээж өлөгтэй байлаа. Хөдөөний эдэн зэрэгээ далдгнуулж байхгүй. Энэ дэр сандал ширээ өглөөд л. Чамаа би ир хүн шиг байгаагүй чин төлөө хөөхөн дөнгөчих чаднаа. Ингэж хэрээд л цанж исэн гэсэн. Мөнгө төгрөг нам дагаж хушураад боловсрал нэмгэн хий хоосон харгасан залуус олон болжээ гэж орой ирээд бухимдаад байсан. Гэхдээ хараа ийм өчүүхэн зүйлээс болоод ийм асуудалд унагмаар хүн даа. Тэгээд тийм хачин зүйл ярьж байхад нь өрөөнд нь хяналтын камер энэ төр байдаг үстэй. Ямар хайхтар юм бэ? Асуудлыг жижиг том гэлтгүү хүний мэс чанар муудсан цагт цээжэд илтсэн харахаа хүмүүс юу ч хийж мэдэх. Харин тийм ээ. Ингэж сэтгэлэн төгссөн ануучин яах учраа болохгүй байгаа бололтоо санаан цомнонсон. Хажууд нь зөвдөн эрхлэх охиноо тэрч хөхүүлэн өвөр дээрээ хэвтүүллээ. Сарна. Нэр хугарахаар ясуугаа гэдэг юм. Нэр төрд нь халдах гэсэн атаархуу нэгний явуулагч байж мэдв. Манай хөргөн арай чинь зүйл хийгээгүй баг. Гэхдээ гинэт барьж хороож шалгана гэдэг бас учиртай болоод л тэгж байгаа хаа да. Ингэж болно. Гэрт нам гомх зөвхөн ээж, эмээ хоёрынхоо юунд ингэтлээ санаа зовсныг мэдэхгүй ч тэдэн рүү хэрэгтэд урлан үе үехэн сүрхийн аргагүй харах сондрын мөөмө шүүхтэн хөххөөс өөр чинь ханаргүй. Сарна ануучин хоёр тус тусдаа бодлуулан суулаа. Гучин зурдугаар хэсэг. Хаврын өрн цаг хэдийн ирж хүүхэд өгшөлгүй гадаа налан суухна үнэн тааламжтай. Учрал эмнэлгээс гараад 4 сар гаруй болжээ. Биеийн байдал сайн, хагалгаанд орсон гэхээргүй урд өмнөх шиг ажиллаж байлаа. Солонгоо анх түүнийг эргэтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орно. Өрөөсөн бүр ахтаа өгнө гэх шийдвэрийг сонсоод хүлээн зөвшөөрч чадахгүй байсан ч нөхрийнхөө сайхан сэтгэл нэгнийхээ төлөө гаргах зориг дэвчээ ухааныг нь хүндлэл зөвшөөрөхөөсөр арга байгаагүй. Өөрт нь хайр инэрлээ харамгүй зориулан амьдралын түшиг тулгуур болч охиныг нь өөрийн үр хөвгчиг сэтгэлдээ ойр инхрийлэн эрхлүүлж өсгөх учрлыг харах бүрдээ солонгоо ханааран бахархан зөвхөнтэй амьдралаа холбосон дон баярлдаг байна. Цаг хугацаа өнгөрөх тусам хадам ээж нь түүнийг болоод охиныг нь хүлээн зөвшөөрч дотносох болжээ. Солонгоо хандаад дуулгах сайхан мэдээтэй тул ажилласаа эртгэн гарчээ. Өглөө бүхэн ургах нартаа уралдан хөшгөлийн хөндийгөөс ажилдаа ирдэг. Орой бүр жаргах нарны туяанд шагнуулах мэт давхсаар хайртай хүмүүстэй яран ирдэг байлаа. Өнөөдөр бүр ч онцгой өдөр тул машины цонхоор сэвэлзэн орох цэнгэг агаарыг сэтгэлийг нь улам хөглөн хөгжөөх мэт цээж дүүрэн амьсгалж ирээдүйд угтах баяр хөөртэй мөчүүдийг төсөөлөн бодох зураа нүдэнд нь аз жаргалын өч гисээр замын мөртийг хоромхон зур тууллаа. Тэрээр учрлыг удахгүй болно. Төвний хувьд анхны үрээ тэрнэ гэдгийг нь дуулгахаар ийхүү салхи татуулан давхиж явааны нэ. Бусдад амьдрал бэлгэлсэн учралд бурхан буйны гараа харамгүй сунгаж өрөөдөм залгах хүү илгээснийг хайртай ихнэр солонгоо өнөөдөр л мэдсэн байна. Цаг минут тутамд хүмүүст эхо үзлэг хийж оншийг нь тогтоож өгдөг тэр өөрийгөө анзаарах сөхөөгүй явсаар гинэт гидсэнд нь нэг зүйл хөдлөх шиг болоход зочсондоо золтол судал дээрээсээ уншихаагүй. Ядрах
Сэтгэл санаа хямарсан үед 2-3 сараар ирэхгүй өнжтөр сарын тэмдэг нь бас л тасалдаж дээ гэж бодож явжээ. Гэтэл жирэмсэн болоо зогсохгүй хүүхэд нь хөдлөх дээрээ тулчихсан байхад нь анзаарахчгүй явж байдаг. Гэмээ хинэггүй өршөөлий. Загсч нэмэр усгүй гэдэг шиг өөрийгөө эход харуулчих бодлого анзаарахгүй явсан нь тэр. Сүүлийн 5 жил ямар ч хамгаалалтгүй хэрнээ нэг ч удаа жирэмсэн болоогүй болохоор санаанд юу орсонгүй. Гэхдээ ч жирэмсэн боллоо гэд бусадтай адилан хордлого энэ төр өгөөд сүйд байдаггүй юм болдоггүй болохоор яаж ч мэдэх вүлээ. Төрхтөөж бусад шиг олон цагаар шаналж удаан өвдөд байдаггүй. Цаг хүрэхтэй өгөөтэй болоод л савных нам бүрэн нэгдчихдэг. Ер нь л амархан төрдөг. Санснаар болдог бол хийдч төрөхөд болохоор тийм л хүн ачаар. Солонгоо байрныхаа ойролцоо ирээд дэлгүүр орж орой болгон авдаг жимстэй дараг зөөлөн билүүг охинд нөхөртөө болон өөртөө зориулж аваад гэртээ орлоо. Ээжигээр тэрсэнд баярлсан Есүс баярлан хөөрч хүзүүдэн тэвэрлээ. Учир л охинтойгоо зэрэгцэн солонгоогийн газар дээр үнсэнгээ тортойг нь авч гадуур хувцсыг тайлахтан тусаллаа. Тэр эхнэрээ ажилдаа холоос явдагт нь байнга л санаа зовдөг байв. Тэглээгээд яах вэ? Нисхийн инженер хүний хувьд өөрт нь очиод ажиллах өөр газар байхгүй. Солонгогийнхоо ажлыг бараадан хотод суурьшлаач. Учир нь бас холоос болохоор одоохондоо иймэрхүү маягтай байж л байна. Харин хэдэн жилийн дараа охиныхон ирээдүйн сургууль соёлыг нь бодож гэр бүлээрээ хот бараадахыг хүснэ. Есүс хичээж ямар нэгэн зүйл тохиолдоо юу? Хин нэгний төрс өдөр болсон юм уу? Яаж вэ миний охин? Яагаад хин нэгний төрс өдөр болсон юм шиг санагдав? Манай ангийн хүүхдүүд төрс өдөр нь болохоор их л аз жаргалтай болчихдаг юм. Та байнга л инээмсэглээд байна. Гэхдээ учир нь солонгоо 2 охиноо өхөөрдөн хөхрөлтлөө. Учир нь солонгоороо өгч ирсэн ээ. Нэрээ хинэгний төрс өдөр болоо юм. Чи нэг жаргалтай харагдаж байх чинь гэсэн. Хин нэгэн төрөх төгсөн болоод л тэр ингэж хэлэнгээ зүнхнээсээ эхоныхон зургийг гаргаж ирээд бас хүү гэж нэмж хэлээд учралд өглөө. Солонгогийн яриаг Есүс гэдгийг хэл учралж эхлээд ойлгосонгүй. Эхоны зураг хараад ихнэрээ жирэмсэн гэдгийг сая л ухаарлаа. Түүнийгээ дэврэн дээшүрн эргэлдэж Есүс миний охин дүүтэй болох нэ. Тэгээд бүр эрэгтэй дүү шүү гэж баярлан хөөрцгөлөө. Тэгснэ солонгоогоо дахин үнсгэж баярлаа хайрт минь. Гэхдээ ямар сайхан мэдээ вэ? Хинэн догтлол дүрэн баярлан энэ мэдээг тасчаа. Хараа хүүхд манд бүр хөдөлж байсан. Би ерөөсөө анзаараагүй. Гэхдээ учрал түүний гар дээрээс буулхан сандал дээр зөөлхөн суулгаад гүнээрээ бүр том болчихсон байж штэ. Мондаг ир гарах нь дээ. Ингээд учрыг ярьж байхад учрыг нь сая ойлгосон Есүс. Алвэ. Наа зурга надаа л та. Би дүүгээ хармаар байна. Ингэсээр учралтай булаацалтын зургийг авч үзлээ. Хичээ. Тэгээд дүү яг хизээ гарах юм бэ? Дүү бараг 6 сарын дараа. Тэгвэл намар төрөх юм байна тийм ээ? Би дүүдээ нэр өгч болох уу? Дүүгээ төрсний дараа нэрийг нь өгдөг юм миний охин. Манай ангийн уянга дандаа дүүтэйгээ тоглолдог юм. Гэхдээ ашгүй би тоглох дүүтэй болох нэ гэж баярлахт нь. Учир нь тэр хоёрын ярианд оролцож миний охин дүүтэйгээ тоглохоос гадна хувцсыг нь өмсгөж хоолыг нь өгнө. Айлын том охин чинь бүгдийг нь амжуулдаг болно шүү лээ. Чи чадах уу? Ингээд Есүс хэсэг бодол хийлснэ. Би хувцсыг нь бол угааж чадахгүй штэ. Харин хоолыг нь бол ингээд л халбагдаад өгнө. Ингээд
идэж байгаад орхисон аягтай хоолноосоо аавынхаа ам руу халбагдан хийлээ. Тэд ийхүү оройжонгоо хазж аргал дүүрэн бие биедээ эрхэлсээр шүн дөлтөө уралдан орондоо орцголоо. Учрал өглөө эртлэн босож өглөөний нарны шаргалт уяатаа уралдан ажилдаа явлаа. Хөшгөлийн хөндийн салхи татуулган сэнгэнсэн агаар уй уйхэн сэвэлзэх зөөлөн салхи нь орин дулаан цаг хаяанд ирснийг санагдуулах мэт намдуухан. Ажил руугаа яран алхах тэрээр урд өмнө хизээч юм аз жаргалтай байгаагүй юм шиг сэтгэл нь хөнгөн дуу аялмаар хэн нэгэнтэй ярилцаж болсноо дуулгамаар тийм сайхан өглөө байлаа. Нисхийн ажилчид өглөөний 8 цагт цуулрал. Учралтай сурхий дотносон нөхөрлөдөг бадрал түүнийг баяр хөөр дүүрэн хин нэгэнтэй сэтгэлээ хуваалцахыг хүсэж яваад мэдсэн юм шиг машинасаа бун зэрэгцэж ирснэ. За ханд минь нөөрөнд чинь инээмсгэл тодроод л. Гэ нэг л өөр байх чинь. Ямар нэгэн зүйл тохиолдоо юу? Хаваагаас өөр аятайхан бүсгүйтэй учирч чаад л ганцаараа жонголцаад явам шүү дээ. Хэмээн марцганахад. Цагуудий. Харин ч ихнэрээ бодоод хайрлаж дурлах сэтгэл улам моволцож явхад юм өөр хүүхэн. Хөгшин ч нодохгүй болно. Бүр тэгээд хүү гэж байгаа хэмээн өнгөрөн хөөрцгөлөхөд сайхан мэдээ байна. Царай төрхөнд чинь баяр жаргал гэрэлтэхээс аргагүй юм байна шүү лээ. За баяр үргийн найз минь. Охинтой л хүүтэй болох чинь том баяр шүү. Найз нь хоёр охинтойг чи мэдэн дээ. Эзэн хүүгийн сураг сонсож чам шиг ингээд л хөөрч тэгээд гүйж явах юм бол. Өнөөрөө ажиллаа эртгэн дуусгачаад андыгаа нуган өртөө болох нь гэж баярыг нь тэмдэглэнэ. За зүгээрээ найз. Орой тараад шууд гэрлүүгээ харихгүй болохгүй. Өнөөдөр ихнэр охин хоёртоо эртгэн очиж амттай хоол хийж өгнө гэд найз намлчихсан. За ямар анхны хүүхэд биш дээ. Ингэж эрхлүүлж болохгүй шүү. Төрөөгүй байхад ингэж хөл алдаж байгаа юм чинь. Үгүй төрч хөрн хүү ихнэр хоёроо бүр газар ашиглахгүй юм байна л да. Гэж доолонгуу жумалцахтана. Тэр ч арай юу юм бэ? Миний найз ч угийн халамжтай зүйл үнтэй. Тараад хамт жоохон суухаар бол дуулгараа найзаа. Найзууд нь бэлэн шүү. За тэгье хөө. Маргааш нислэгтэй. Өнөөдөр нисхийн өмнөх бэлтгэл ажил гээд ажил их л байх бах. Тэгж байгаа л уулзалтай л да. Ингэсээр салан явлаа. Бадрал бол Оросын улбаны улсад нисхийн инженерийн сургууль төгсөж ирсэн залуухан боловсон хүчин. Төгсөж ирээд жил гаруй хугацаа өнгөрсөн ч ажилдаа сайн итгэж болох хүмүүсийн нэг учраас учрал түүнийг үнэлж хөндлөн дотносон нөхөрлөдөг байв. Зарим үед ерөнхий инженерийн хувьд зааж сургах, хэлж ярих зүйл нилээдгүй гардагч. Бадрал найзын хувьд биш. Өдөрдох ажилтны зүгээс илүү дутуу зүйлгүй хүлээж авдаг байлаа. Тэгээд ч нисхийн ажил нарийн дэг журамтай, санамсаргүй хийсэн, хайхрамжгүй хянсан ганцхан алдаанаас болон олон мянган зорчигчдын хувь заяа шийдэгддэг тул хин нэгнээсээ зүрх, гарын үсэг зурхгүй явуулах харахгүй. Нисхийн урдчилсан бэлтгэл, нисхийн өмнөх бэлтгэл, нислэгийн дараах бэлтгэл гэж 3 үе шаттайгаар онгоцны ид ангууд хөдөлгүүр, хянах самбар, радио техник холбоо гээд бүх зүйлд ном журмын дагуу шалгалт хийж, инженер хүний хийх ёстой доотол нь 30-аас 40 зүйл дээр гарын үсэг зурч, нисгэгчд хөөрөх зөвч зөвшөөрөл өгдөг хариуцлагатай ажил билээ. Бадрал хөдөлгүүрийн инженер хийдэг бол учрал хөдөлгүүр, захилгаан, тусгай захилгаан, радио техник гээд бүхэл бүтэн инженерийн багийг хариуцсан ажилладаг хүний хувьд өөрөө бусдад үлгэр дуурайлал болох хүний нэг юм. Энэ бүхэнд сурсан сургууль эзэмссэн мэрэгжил, эцэг эхийнх нь олгосон хүмүүжил нөлөөлнө. Тийм ч учраас учрал байгууллагынхаа хамгийн сайн ажилтан гэгддэг байсан юм. Үргэлжлэл бий. Зохиолч
Хишиг нэмийн дулам суран. Зохиол Учрах тавилан 2 дугаар дэвтэр. Радио редактор Баттуул, компьютер графикч Цэнтава. Өгүүлэгч Хосуур. Их Монгол радио 2020 он. Сонсогч та бүхэн яг одоо зохиолж, сэтгүүлж, Хишиг нэмийн дулам сүрэнгийн Учрах тавилан романы 2 дугаар дэвтрийг аль биесны зөвшөөрөлтөөр сонсож байна. Та Учрах тавилан романы 1, 2 дугаар дэвтрийг бүрэн ихээр нь авч уншихыг хүсвэл 99 86 10 86 99 86 50 80 утсанд холбогдоорой. Хүргэлт үнэгүй мөн бүх номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна.